Сайн байцгаана уу та бүхэн? Сайхан шинэлцгээсэн үү? Ингээд эрүүл ухааныг эрхэмлэлийн өрөөтэй философи подкастын 49 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд бүгдээ энэ удаагийн дугаараар зохиолч Аюр Зааны бичсэн Монгол хүн хэмээх 3 ботномын талаар хамтдаа ярилцуулна. Танхимын 3 ботномыг ямар номууд байгаа вэ гэвэл нэгдүгээр нь Монгол хүний эрхэм дээд чанарууд Монголын нууц товчоонд. Нэгдүгээр бат. Хоёрдугаар бат нь Монгол хүн худам бичгээс гүн сэтгэлгээрв. Гуравдугаар бат нь Монгол хүн үндэсний үзэл бодол гэсэн энэ 3 ботоос бүрдэж байгаа юм. За сүүлд миний мэдэж сонссноор энэ 3 бот дахиж хэвлэгдэхгүй гэж сонссон. Тийм учраас та бүхэнтэй уншсан мэдснийг хуваалцахаар шийдлээ. За ингээд философи гар утасны аппликейшн маань нээлттэй хийхээр тунд өгсөн байгааг та бүхэн мартаагүй бах. За гар утасны аппликейшн маань 3 дугаар сарын 17-ны даваа гарагт нээлттэй хийхээр болсон шүү гэдгийг дуулгая. Тэгэхээр 1-7 хоног хойшлсон гэсэн. За мөн подкастта маань эрүүл ухааныг эрхэмлэгч агуулга даатгал хамтран ажиллаж байна. Та агуулга зэгэмдэр явж ороод өөрийнхөө хүссэн даатгалыг 5% хөнгөлөлтөөр даатгуулах боломжтой байгаа шүү. Фило хэмээх промокодыг ашиглаарай. Дэлгэцийн доод буланд харагдаж байгаа. За мөн та монгол хэлээр гарсан философи номуудыг нэг дороос үзэж хайж явуулгүйгээр авахыг хүсэх юм бол Багшийн дээдийн UBS центрийн 11 давхарт 1110 тоодод байрших философи номын дэлгүүрээр зочлоорой гэж хүсмээр байна. За ингээд дараагийн дугаарт ямар ном орохыг та философийн төгсгөл хэсэгт дуустал нь сонсоод мэдэж аваарай гэж хэлье. За энэ ном бол үнэхээр гайхалтай ном байсан. Тэгээ сая цагаан сарын хэд хоног уншиж дуусгаад нэлээд бодолд автаад уг нь бол одоо 3 дугаар сарын 3-нд орох байсан байтал 3 дугаар сарын 5-ны өглөө орж таарах юм шиг байна. Тэг яагаад вэ гэхээр бас уншиж дуусныхаа дараа шууд өөрөө ярьцгалгүй бас бодлогошрох хоол идсэн бол хүн өөрөө дотроо шингэнэ гэдэг шиг тийм хэсэг яалтчгүй шаардсан ийм ном байлаа гэж. За бүгдээрээ шууд Монгол хүний эрхэм дээд чанарууд Монголын нууц товчоонд гэдэг бот номоос шууд эхэлж ярьцгаая. За энэ ном дээр эхлээд шууд юг ярьж эхлэмээр нэгэнгүүт Монгол хүн гэдгээр таныг одоо луурдж явж исэн тийм ээ. Эсвэл одоо тантай цагаа тавуулчаад ирээгүй тэр нэг хүн. За магадгүй таны гомдож 9 бусын ааш авир гаргаж элдв янзд олон долоо болсон тэр Монгол хүний тухай биш. Монголчууд илүүтэй сэргэн мандаж дэлхийн түүхэнд илүүтэй оюуны манлайлагч байсан үеийнхэн түүхэн дундаас яг эрхэм дээд чанарууд маань юу байгаа вэ тухай эрэлхийлж хайх юм. Тэгэхээр манжийн дарал гэдэг ч юм уу за эсвэл одоо юу гэдгийг ямар нэг тийм бууран доройтлын үе эсвэл одоо байгаа яг Монголд үүсчихэд байгаа шиг иймэрхүү нөхцөл байдлынхан үе дундаас бид нэр эрхэм дээд чанаруудаа хайх биш. Яг түүхийнхэн хамгийн оргилцэгт байсан тэр үеийн Монгол хүнээс илүүтэй эрхэм дээд чанаруудаа хайх тухай энэ ном эхэлж байгаа гэсэн. За бүгдээрээ нэг номын тэмдэглэлээс эхэлж иш татаж эхлэе. За Ромын папын элч Плано Карпинигийн 1246 онд Гуй хаанд бараалхтаа бичсэн хувийн тэмдэглэлийг та бүхэнд уншиж сонирхуулъя. За ямар хувийн тэмдэглэл вэ гэвэл монголчууд хэрүүл маргаан өдөөхөн тунцсан. Ер нь л хэрэлддэггүй бөгөөд хизээч өөр хоорондоо зодтолддоггүй. Дотроо дайтдаггүй. Тэнд хүн амны хэрэг гардаггүй. Бас хулгай дэрэмчин огт байхгүй тул гэр байрандаа цоод сурах хэрэгэлдэггүй. Эмэгтэйчүүд нь ч маш журамтай тэдний зүгээс нэр төрөө сэвтээсэн явдал гаргасан тохиолдолд тэднийхэн ч дуулдаггүй гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр энэ одоогийн монголчуудад адилхан байна уу өөрөө нэг үйл тис ондоо байгаа. Гэхдээ бидний одоо түүхийнхэн үед хамгийн оргил үедээ явж исэн үедээ монгол хүний ёс зүй бөгөөд монгол хүний үдэл санаа бие авч явах төр хувь хүн чанарууд ийм чинээнд очиж гадаадын одоо нийлж төлөөлөгч Плано Карпини төртөл содон сонин харагдсныхаа үдэн дээр ийм тэмдэглэлийг үлдээсэн байж ах жишээтэй харагдаж байна. За тэгэхээр энэ ном дээр Монголын нууц товчоон дээр үйлж байгаа энэхүү түүхүүд дундаас монгол хүний яг тэр ариун нандин илүү эрхэм дээд чанарууд нь юу юм бэ гэдгийг түүхэн баримтуудтайгаар Монголын нууц товчоо гол эксоруулж байгаа болгон бичсэн байгаа гэсэн үг. За ер нь Монголын нууц товчоо гэдэг үг биднэрт одоо юу гэдгийг гэрт байж л байдаг нэг ном ч юм уу те хоймортой уншдаггүй заримдаа баг одоо судар ном шиг залчихсан тэрнээс сөхөж харж утгыг нь гүн онгочиж хардаггүй 10 жилдээ уншиж ирснаас илүүтэй сөхөж хараагүй ч юм уу тиймэрхүү агуулгаараа байж магадгүй. Гэхдээ энэ дээр дэлгэрэнгүй аваад үзэх юм бол ер нь нэг юм түүхийнхэн явцад том бүрэн хэмжээний судар үлдээн гэдэг маань тухайн одоо соёл иргэншил хэдий хэмжээнд хүрч хөгжсөнийг бас харуулдаг нэг талтай. Одоо жишээ нь энтхэгийн юу гэдгийг Бхагавата Гита гэж судар байдаг тийм ээ. За одоо баруунд бол юу гэдгийг Библийн судрыг бид нар мэднэ. Шашнаар үзэх юм бол Коран гэдэг ч юм уу судрууд бий. За өөр одоо хятад үзэсгэлэнтэй хүйтэн уулын бичээс гэх мэт судрууд байгаа. Тэгэхээр одоо тухайн үндэстэн өөрөө оршин тогтносныхоо нэгэн уул мөр ойлгож үлдээдэг зүйл бол яалтчгүй юм түүхэн судар байдаг. Тэгэхээр Монголын нууц товчоо бол
доторх үг хэллэг, уран яруу байдал, за түүнд шингээсэн одоо үеийн юу гэдгийг хэл шинжлэлийн үүднээс аваад үзсэн задаргааныхаа хүрээнд альч талаасаа байсан энэ бол яалтчгүй Монгол үндэстний нэгэн томоохон туйрвал бөгөөд яг үндэстний баталгаа болгож хэл соёлынхаа үүднээс аваад үзсэн нэгэн том тулгын чулуу мөн гэж зохиолч Аюур зан үздсэн байна. За тэгэхээр бүгдээрээ Монгол хүний эрхэм дээд чанаруудыг 10 гаруй чанарыг дурдсан байгаа. Гэхдээ бүгдийг дурдах бол одоо номыг бүтнээр нь ярьсан аудио ном болоод хувирчихсан шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ эхнээс нь хамгийн бие та бүхэнд өөртөө сэтгэл үлдээсэн хэсгүүдийг ярьж төлөвлөж эхэлье гэж. За нэгдүгürt Монгол хүн түүхээ маш сайн мэддэг, өвөг дээдсээ шүтээнчлэн дээдэлдэг байсан гэж. Нэгдүгээр сайн чанар. За энэ дээр юуны тухай ярьж ийнэ гингүүд бид нар одоо жишээ нь одоо Чингис хааны тухай судалж мэдэх хэрэгтэй, өвөг түүхээ ухаарах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тухайн үед байсан их Монгол улс тэр дундаа Чингис хаан өөрөө тэгж судалж мэддэг байсан юм уу гэдэг тухай асуудал гарна л да. За тэгэхэд Чанчин бомбтай уулзсан уулзалтаараа тэрээр өөрийнхөө 1000 жилийн өмнөх хүннүг өрн буюу өөрийнхөө өвөг дээдсдийнхэн бүтээн байгуулж исэн улстай дүүх тэр улсыг одоо харин би байгуулчихлаа шүү гэдэг тухай дурдж хэлсэн байгаа. Тэгэхээр өөрийгөө хүртэл юу гэж авч үзээд байна вөхөр бид нар одоо жишээ нь 1000 жилийн өмнөх одоо Чингис хааныг одоо зүүрэлж судалж мэдэж харж ярьдаг шиг Чингис хааны хувьд бол одоо 1000 жилийн өмнөх хүннүг өрн тэдгээр гүрний толгой шаниунуудыг авч хилэлцэж тэдгээрээр үлгэр жишээ болгож явж исэн тухай баримт Чанчин бомбтой уулзсан тэмдэглэл дунд нь байсан гэж. За мөн хоёрдугаарт нь Монголын нус товчоо эхлэхдээ өөрөө та бүхэн мэднэ Бүртчин гоо марлаас эхлээд Чингис хааны уг язгуурын тухайгаар эхэлдэг тийм ээ. Тэгэхээр яг хаанаас гаралтай хинбэ гэдгийг товч тооцоолон ярьж эхлэх нь өөрөө нэн тэргүүний ач холбогдолтой байсан учраас энэхүү ном ийн эхэлж байгаа тухай гарна гэж. За тэгэхээр энэ дээр өгүүлж бас дурдах ёстой зүйл нь юу юм бэ гэхээр Монголын нус товчоо бол ерөнхийдөө тухайн үедээ зөвхөн алтан ургийн доторх язгууртнуудад хамаарах өөрөө язгууртнууд хоорондоо уншиж болдог байсан тийм номоо гэсэн. Тэгэхээр бүр ингээд дээд зэндааны одоо төшмөд эрдэмтэн мэрэгдэн хүртэл одоо шууд харах хэрэггүй зөвхөн алтан ургийн цустай хүмүүс дотроо нууцаар сүхэж хардаг. Тэр дотор алтан ургийн хар хайрцагны бодлого за мөн дан ганц ингэ шүлгэлээд авахулцсан түүх юм гэхээс илүүтэй тэр дундаас алтан ургийнхан уншиж өмнөх одоо үеийнхнийхэн алдаа оноо сургамж түүх цаанаас улбаатай хинэн яг аль талынх вэ гэх мэтэр өгүүлэмжүүдийг хардаг байсан гэх жишээтэй нэгдүгürt. За хоёрдугаарт өөрөө энэ Монголын нус товчоо бичигдсэн тэр хэв загвар химнэл нь өөрөө тухайн тэр уншиж байгаа алтан ургийн хүний хувьд илүүтэй юм одоо өгүүлбэрийн үгийн бүтцийн хэлний за тэр битгий хэл ёс заншлын өөрөө юм чигч шугам болж исэн ийм одоо судар юмаа гэдэг талаас нь Монголын хүн бол нэгдүгürt ямар ч байсан өвөг түүхээ маш сайн мэддэг, өвөг дээдсээс шүтээнчлэн дээдэлдэг ийм хүн байх учиртай юмаа гэж эхэлж байгаа юм. За дараагийн сайн чанарт нь юу дурдж ийн гэхээр Монгол хүн байгальтайгаа амь нэг байдаг. За энийг юу тухай өгүүлэхээр Чингис хаан дайснуудаасаа зүхтааж яваад одоо Бурхан халдун ууланд амь гарч хорогддог шүү дээ. За үүнийхээ дараагаар Бурхан халдун уулыг дахин шүтэж юуны тулд вэ гэхлээр одоо амийг минь аварсанд баярлаа гэх байдлаар Бурхан халдун уулыг хүнчилж, шүтээнчилж авч үзсэн байгаа. За энээс ахуулаад одоо уул устай холбоотой илүүтэй байгаль орчинтойгоо ив зохицолтой байх тухай хэсгүүд Монголын нууц товчоонд ихээхэн одоо орж өгүүлэгдсэн байгаа гэж. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй болоод илүү түүхэн фактуудыг хэдүүлээ түүхч нарт үлдээгээд явна. За дараагийн сайн чанар. Энэ бол өөрөө хамгийн чухал бөгөөд энэ цагт хамгийн том өгүүлэгдэж байгаа сайн чанар гэж би бодож байна. За Монгол хүний андын журам гэж байгаа. Чингис хааныг жамуухтай андалсан тухай бид нар Монголын нус товчоноос өчнөө олж мэддэг. Гэхдээ анд гэдэг үг андгаа буюу андгаа тангараг гэдэг үг үеийн язгуур нөөрөө адил байдаг. Тэгэхээр анд болно гэдэг нь бидний одоогийн мэдгээр найз нөхөр одоо жишээ нь танил гэдгээс өөрөө тис өөр утгатай. Бие биендээ тодорхой хариуцлага үрж тодорхой нэг зорилгын төлөө хоёр явж байгаа хүн андгаа тангараг тавьж хэрвээ тэр зөрчих асуудал үүсэх юм бол ямар хэмжээний хариуцлага хүлээх юм бэ гэдгийг бие биендээ одоо өгж ингэж явж байгаа зүйлийг анд гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ андын журмын одоо нарийн нюанс Монголын нус товчоонд хэд хэдэн газар их томоохон гарч байгаа л да. За юу явж гинүү гэхээр ингэж байгаа юм. Жишээ нь яг нөгөө нэг жамуух Чингис хаантай эвдрэлцээд Ван хаантай нийлж
Чингис хаан руу дайрахынхаа өмнө ч гэсэн илчилгээж дайрах ч шүү гэдгийг хэлдэг ч юм уу те. За эсвэл ингээ өөрөө эсрэг тал болоод байлдаж яваа мөртлөө нөгөө нэг ханьцсан яваа эсрэг талынх нь хүмүүсийнхаа мэдээллийг Чингис хаан нууцаар илчилгээгээд хэлцдэг ч юм уу те. Тэр энийг юусоо гадаадын түүхчнэр гайхдаг гэнэ л те. Одоо Жамуух одоо Чингис хааны тагнуул байсан юм уу? Яагаад одоо өөрөө дайсан байж ингээд өөрийнх нь тухайн мэдээллүүдийг Чингис хаанд өгөөд исэн юм бэ гэж. Тэгэхээр энэ өөрөө нөгөө анханасаа яг андалтсан буюу хэдий яг ингээд үзэл санаа үйл хэрэг нь хоёр тийш зөрвчг үндсэн яг тэр мөн чанартай дотн байгаад байгаа хайрлаад байгаа гэдэг тэр одоо хэсгийг харуулж байгаа. Тэгээ Сергей Бодровын яг нөгөө Жамуух Чингис хаан хоёр байрладаг хэсэг дээр Чингис хааны одоо нэг цэрэг яг дайн хэлхээс өмнө хараад Жамуухан урд сум ундаг шүү дээ. Тэгээ яг тэр унж яхад Жамуух кинон дээр миний андын цэрэг мэрэгэн байна гэд бахардаад багтаад баярлаад бишрээд байгаа нь харагддаг. Тэгээ энэ өөрөө их тийм одоо нарийн нандин холбоог нь бас харуулад байгаа зүйл байгаамаа. За ингээд эд агуурсаас илүүтэй одоо андын бишдэн барилдлага тийм ээ одоо анд болцох энэ журмыгаа нэгдүгээр тавьсан жишээг хөлөг боорчоос авахулаа олон жишээг одоо Монголын нууц чонд авч утсан байгаа. За мөн дээрээс нь би та бүхэнд нэг Солонгос улсын хийсэн нэг баримт киног заавал дурдж хэлмээр. Тэр баримт кинон дээр юу гардаг вэ гингүүд Чингис хаан өөрөө цусан хэлхээ холбооноос илүүтэй андын журам дээр үндэслэж Монгол үндэстнийг байгуулсан. За энэнийх нь тод жишээ нь юу юм гэхээр Балж нуурын эрэг дээрх шаврын тангар гэж байдаг. Тэр баримт кинон дээр юу гэж өгүүлж гинэ вэхээр 19 хүн яг тэр Балж нуурын эрэг дээр Чингис хаантай хамт одоо шавар Балж нуурын ингээ шаврыг гартаа өргөөд дээшээ өргөж жагаад тангараг өргөсөн гэж хэлдэг. За энэ 19 хүний хамгийн сонирхолтой нь хасар болон Чингис хаан хоёроос бусад 17 хүн наран болуулга гадаад өөр одоо ястны авахтны хүмүүс байсан. Тэр дунд нь одоо жишээ нь бүр ингээ өөр улсын хүмүүс байсан гэж тэр Солонгосын баримт кинонд гаргасан байсан. Тэгэхээр яг энэ Монгол хүний андын журам буюу урт удаан хугацаанд бие биендээ одоо ээлтэй бие биендээ хариуцлага хүлээж холын замд хань болж явах энэ хэсгийг өөрөө андын журам гэж хэлээд байгаа. Тэрнээс шүү гэдгийг хамт одоо жишээ нь те зугаацх цэнгэх цагтаа зугаацдаг эсвэл архитект цагтаа архитдаг тэр хүнийг өөрөө анд гэж хэлэхгүй бөгөөд энэ өөрөө асар том ялгаатай ийм зүйл байдаг тухай гарна гэж. За дараагийн Монгол хүний одоо дээд чанар бол Монгол хүн хүний ачийг умартдаггүй гэж. За энэ дээр их сонио үнцэг гарч байгаа. Бид нар одоо жишээ нь миний ач хүү ч юм уу гэж хийж ярихдаа юу гэж яриадаг вэ гингүүт өөрийнхөө одоо хүүхдийн хүүхдийг ч юм уу те хэлдэг штэ. Тэгэнгүүт ач гэдэг үг нь өөрөө юм хоёр утгатай байна л да. Бид нар одоо ач сан гингүүт заавал нөө эрг цагаан талаас нь бодоод идэг. Гэтэл өөрөө энэ үгийн хар утга нь юу юм бэ гингүүт энэ үг өөрөө одоо өш сансан хариугаа авч чадах тэр чадварыг ч гэсэн өөр ач санах гэж хэлдэг. Тэгэхээр Монгол хүний ачийг үл умартдаг гэдэг нь өөрөө ямар хүн танд одоо чинь туслаад хизээ нэгэн цагт ядарч явахд ч нөө твнэр туслал тийм ээ тэр хүний ачийг ямар нэг ирээдүйн холч цагтаа ч гэсэн мартахгүй аягны хариу өдөртөө актны хариу жилдээ гэдэг шиг барьдаг байх тухай тэр чанарыг энэ бол өөрөө Монгол хүний нэг эрхэм дээд чанар юм а гэж хэлж байгаа. За мөн дээрэс нь хүнээс өш авах, өш санах гэдэг өөрөө бид нар одоо юу гэдгийг буддын шашны дараа одоо ярьж байгаа үе дээр хэтэрхий юм хол хөндий санагдаад иж магадгүй. Гэхдээ үнэхээр одоо жишээ нь надад хор хөнөөлөг учруулсан тийм ээ. Отог овогт маань улс үндэстэнд маань хор хөнөөр учруулсан бол тэр хүнээс тэр улсаас тэр овогтноос өшөө хонзонгоо авч чадна гэдэг өөр ачийн сэтгэлийн нэг хэлбэр гэж ойлгож болох гэдэг нь л да. Одоо жишээ нь тангууд улс сөнөөгөө өглөө бүр надад сануул гэдэг ч юм уу те. Одоо нөгөө эцгийг нь хороолсон хүмүүсээс Чингис хаан очиж өшөөгөө авах гэх мэт энэ ачийг үл умардах сэтгэл гэдэг өөрөө дан ганц эрэг талаасаа яригдахгүй мөн өш хонзон авах гэдэг талаасаа ч гэсэн яригддаг зүйл байх нэ. Тэгээд энэ дээр нэмээд хэлэхэд бас шууд юу гэдгийг одоо өш хонзон авыг санахгүй энэ дээр өөрөө Монгол хүний ууч сэтгэл бас яригдана. За яаж ууч сэтгэл яригдэж гинү гэхээр тухайн хүнд одоо боломж олгон те 1 2 тэр одоо алдаа мадгаа засах боломж олгон. За ингээд бүр гарцааг боллоо гэх үедээ заавал өшөөгөө хараа авсан шиг авдаг байх тухай энэ номонд өгүүлж байгаамаа. За ингээд Монгол хүн итгэл даадаг хэлсэн үгэндээ хөрдөг байх тухай өгүүлнэ. За мөн цагийг нэгт баримталдаг байх тухай өгүүлнэ. За ингээд яг бидний үед тийм ээ өнөөдөр
хамгийн гүн дутагдж байгаа хэсэг буюу монгол хүн итгэл даадаг, хэлсэн үгэндээ хүрдэг, цагийг нягт баримталдаг гэдэг энэ эрхэм дээд чанарын тухай бүгдээрээ хэсэг жаахан дэлгэрэнгүй ярив. За жамуухын нэг юм үг байгаа юм л да. Хуй гарсан ч хурлаас хожимдохгүй, бороо орсон ч болзооноос хоцрохгүй гэж. Тэгэхээр Монголын заа андгаа буй заа гэж үг өгдөг шүү дээ. Заа гэж хэлсэн бол одоо барьж болохгүй. Та нэгэнд одоо хэлчихсэн. Тэгэхээр заа гэж хэлэх зүйлийг цөөхөн байлгах хэрэгтэй л ахын л та тийм. Юм болгонд заа гэж хэлээ тэрийгэ гүцээгээд явна гэх юм бол угаасаа хүний нас, хүний амьдрал хүрэхгүй. Тэгэхээр юунд заа гэж хэлэх вэ? Яагаад гэхээр заа гэдэг үг чинь өөр Монголын эрт цагтаа андгаа дайтай яригддаг байсан зүйл болж таарах гэдэг юм л да. Тэгэхээр заа гэж хэлсэн бол тэр зүйлээ заавал гүцээж хэлсэндээ хүрэх. За тэгээд цагийг баримтлахын тал дээр бол одоо биш нь хуй салхи гарсан ч гэсэн хурлаас хожимдохгүй тийм ээ. Одоо бороо орсон ч гэсэн одоо болзооноос хоцрохгүй явдаг энэ зан одоо монгол хүний одоо эрхэм дээд чанар болж Монголын нус чонд их шингэсэн байна гэж үзсэн байна. За яагаад вэ гэж яагаад? За яагаад вэ гэвэл одоо нэг өглөө босоход л юу гэдгийг одоо намарын өрөө ороод тийм ээ анхны сас орчиж болно. Нэг өглөө босоход л 100 дурхан болчих болно тийм ээ. Нэг өглөө босоход л одоо дайсан довтлоод ирчих болно гэх мэт ийм одоо игзэгтэй нөхцөл байдал донд амьдарч исэн энэ үеийн хүмүүсийн хувьд цаг хугацаа бол өөр асар үн цэнтэй зүйл болж хуурж байгаа юм л та. Тэгэхээр алгуурлаад нэг цаг илүү унтъя ч юм уу те алгуурлаад маргааш болъё гэж хэлж чадахгүй. Одоо жишээ нь та өнөөдөр ямар нэг уулзалтыг ч юм уу ямар нэг асуудлыг маргааш болъё дараагийн 7 хоногт болъё гэж хойшлол болох ч гэсэн нүүдэлчдийн хувьд яадаг байсан бэ гэхээр өвлийг та 1-7 хоногийн дараа болгоё гэж гуйж чадахгүй. За 100 дурхан та улаан дөрөнд чинь тулаад ирсэн байх төр те маргааш ирээч гэж хэлж чадахгүй учраас яг энэ цагийг нэгт баримтлах гэдэг асуудал өөрөө энэ 13 дугаар зууны үеийн монголчуудын хамгийн эрхэм дээд чанар болж исэн юм байна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ялгаагүй одоо би өөрийгөө цаг сайн барьдаг гэж хэлэхгүй барихыг хичээдэг. Гэхдээ ялангуяа ажил хэргийн тал дээр уулзалтыг хойшлуулах ч юм уу одоо дараагийн маргааш өдөр нь болгох гэдэг асуудлууд гардаг. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй энэ номноос суралцаад Монголын нууц чон дээр дурдсан тэр хатуу иш үйл одоо ишлүүдээс суралцж явахаас аргагүй зүйл байгаа байна гэдгийг ойлгож авлаа гэж хэлмээр байна. За ингээд дараагийн эрхэм дээд чанар бол монгол хүн эдийн шуналгүй гэж. За энийг сонирхолтой. Одоо бид нар ингээл мэдхэд одоо юу гэдгийг манжууттай нийлж ард иргэдээ шулдаг одоо Монголын шуналтай ноёд тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг алтан дортой Монголын нэг юм хаан ч юм уу гэж төсөөлөгдөж магадгүй. Гэхдээ яг энэ бүгдээрээ Монгол улс ингээд оюун санааны хувьд дэлхийн удирдахч байсан үеийг бүгдээрээ авч ярьж тэндээс эрхэм дээд чанаруудаа түүж ярих гэж байгаа гэдэг та бүхэн дахин санаарай. Бид нар баг хаадын бутарлыг ч юм уу эсвэл тэрний дараах одоо тийм ээ одоо ойрдын дайны үеийг ч юм уу за бүр тэрний дараах манжийн дарлалын үе одоо социализмын үе идэх монгол хүний эрхэм чанарын тухай ярих гайгүй. Бид нар яг энэ Монголын нууц төвчөнд дурддагдсан тэдгээр эрхэм чанаруудын тухай ярих гэж байгаа гэдгийг та дахин нэгэн санаасаа гэж би хүсэж байна. За энэ дэр юу болж байгаа вэ гэхээр одоо манай нэг таньдаг анчин ах байдгийн хөвсгөлийн Бүрэндээ гэд. Тэгээ би Бүрэндээ ахтай 16-7 онд яг нэг хөвсгөлд мороор явж байхад надад юу захиж хэлж ирсэн бэ гэхээр дэлгөнө одоо би ингээд ан хийчээд жишээ нь 2 одоо амтан агнчаад аваад явж чадахгүй. Яагаад гэхээр мороор одоо чинь ой дунд тийм ээ асах зохиотой хэцүү газараар явж байгаа. Тэгэхээр өөрийнх нь даахын хэрэг хэмжээний л анги хийн. Тэгэхээр ерөөсөө илүү гарсан ан хийж чаддгүй гэдэг тухайгаа ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ л гарсан л та. Юу юм гэхэлэр угаасаа одоо юу гэдгийг хээрээр ан хийгээд явж байгаа хүн өөрийнхөө морины дааж чадахыг л авахгүй бол нөгөө нэг мах чинь буцах замдаа илжрээд гачин юм болоод тийм ээ эдхийн аргагүй юм болоод дуусна. Нэг хоёрт нь нүгдлийн одоо жишээ нь гэр ачаага баглаад тийм ээ мориныхаа 2 баруун хамаг юмыг хийгээд ингээд явж байгаа хүн илүү одоо чинь эд хогшил нүсэр зөөл одоо өөрийнхөө яг хэрэглэнээс илүүтэй зүйлийг авч явах угаасаа боломжгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр эдийн шуналгүй байх нь өөр ахуй нь угаасаа тэгээд тааруулчихсан болж таарад байгаа. Тэгэхээр нэг том одоо чинь алтан сандал ч юм уу те Монгол айл болгон авч явах гэдэг байвал нөгөөтгөө нүүдлийн хаан замд хаана яаж хийж авч явах юм. За эсвэл одоо чинь шуудагаар налцуулуулаад байвал тэрийг хаана хийх үү гэдэг ч юм нэг асуудал үүснэ л дээ. Тэгэхээр хожим үед бол яах вэ одоо нөгөө нэг юм монголчууд арай цуурандуу болж эхлэе том гэр өргөнүүд барьж эхлэгдсэн үеэс одоо юм шунал гэдэг хэсэг бол илүүтэй
гарч ирсэн байж магадгүй. За яг энэ Монголын нууц орчинд дурдсанаар бол эдийн шуналгүй байсан тухай асар олон хэсгүүд дурддагдсан байгаамаа гэж. За дараагийн сайн чанар бол монгол хүн хүлээцтэй дайснараа ч нөхөр хийж чаддаг тухай. За энэ дээр бол зэв бол яалтчгүй одоо тод жишээ олж гарч ирэн тийм ээ. За зэв та бүхэн одоо надаар хилэлтгөө мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Өөрийнх нь хүзүүг харуулсан хүнийг одоо шууд чийдгээд цаадалчихгүй. Мэргэн гэдгийг нь одоо үнэлж. За бас тэр кинон дээр нь ч гардаг өөрийнх нь одоо 6-даа гэж хэлдэг шүү дээ. Уг нь бол үндсэн дээр нь 6-даа. Тэгээд хүзүүг нь харуулсан мэргэн чадлыг нь үнэлж зэв гэдэг нэр хайрлаж өөрийнхөө одоо итгэл дандуудын нэг болгож баатар болгосон ийм түүх байж байгаа ч гэдэг. За мөн татаа тунгагийн жишээн дээр тамгаа аваад цухтаах гэжсэн татаа тунгааг барьж аваад чи над тамгаараа яах гэж байгаа танаа улс чи мөхчлөө ш гэхэд үгүй энэ тамгаар XDC-г томилдог, бичиг цаасыг имхэлдэг ийм одоо тамга байгаамаа. Тэгэхээр миний үүрэг бол өөрийнх нь тамгыг одоо арчилж гамнаж явах гэд өвөртлөд гаргаж яхад нь Чингис хаан тэр чанарыг үнэлээд өөрийнхөө улсад дээд албан шул тавьсан байж байгаа ч. Тэгэхээр нэг тухайн үед байсан Монгол улс мэрит зарчимтай гэдэг байгаа шүү дээ. Одоо янз бүрийн отог овгийн зохион байгуулалтаас илүүтэй чадж байгаа хүнийг нь үнэлж тухайн албан тушаалд ч юм уу одоо ажлыг даалгадаг ийм байсан гэж. За ингээд энэ номын төгсгөл хэсэг дээр монголчуудын онцгой өдөр гэж байгаа бол хизээвэ гэдэг тухай асуудлыг хүндсэн. За энэ их сонирхолтой. За бид нар одоо чинь ингээд цагаан сар болж байна тийм ээ, цагаан сар. За яг хуу саяын жил одоо юу гэдгийг Азийн орнуудаас цагаан сар маань өдөр хоногийн хувьд баг зэрэг зөрөө тэмдэглэж байна. За гэхдээ цагаан сар бол юу гэдгийг монголчуудын хувьд бол Азийн цагаан сар шүү дээ. Шинэ жилийн баяр гэсэн үг. Тэгэхээр дан ганц Монгол байгаа баяр биш болоод харчих. За хоёрдугаарт наадам байна л да. За наадам бол үндэсний тийм ээ дархлаанд хийж байгаа вакцин гэж янзсан дорогоч ярьдаг. Гэхдээ энэ бол одоо юу гэдгийг 1924 оноос хойш илүүтэй тэмдэглэж ирсэн шинжтэй болоод эхлэнгүүт арай нэг юм өөр агуулгатай болоод явчихдаг. За тэгвэл Монголын улс орчин дээр энэ хоёр өдөр бол хоёулаа дурддагдаагүй байгаа. Цагаан сар болоод наадам. За ямар өдрийг дурдж байна вэ гэхээр зуны ихэнх сарын шөнийн 16-ны улаан тэргэл өдөр гэж дурдж байгаа юм л да. За энэ өдрөөр Монголын улс орчинд 2-3 та дурддагддаг гэж гардаг. Тэгээд энэ өдөр бол өөрөө бэлгшээлтэй тэмдэглэх үйц өдрийн заавал нэг юмаа гэж гарсан. Тэгэхээр та бүхэн энэ өдрийг бас цааш нь сонирхон судлаад үзээрэй. Тэгээд би одоо нэг ийм янз бүрийн факт гарч ирэхээр нь одоо шалгадгийнхаа хэрээр энэ жилийн зүгээр 100-ийн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдөр хизээвэ гэхэд 5 дугаар сарын 15 юм бэлээ ChatGPT-ээс асуусан чинь. За ийм байгаа. За ингээ бүгдээрээ Монгол хүн нэгдүгээр битийн агуулгынхаа энэ хүрээд өндөрлөе. За энэ номынхаа төгсгөл бүгдээрээ яг энэ Хувлаа хааны үед зохиогдсон гэдэг Монгол цэргийн дууны үгийг та бүхэнд уншиж сонирхолмоор санагдлаа. За энэ бол одоо ингээд энэ номноос өөр тусдаа зүйл шүү тийм ээ. За энэ их гоё дуу байдаг. Та бүхэн бас хайгаад олоо сонсоод үзээрэй. За дууны үг маань юм. Тэнгэрийн салхин тэгш үгүй, төрсөн бие минь мөнхөрш үгүй, мөнхийн ар шааныг хин манчуулаада, мөнөөхөн чөлөөндөө жарган сууя. Огторгын салхин ооср үгүй, олдсон бие минь мөнхөрш үгүй, мөнхийн ар шааныг хин манчуулаа, мөнөөхөн чөлөөндөө жарган сууя гэдэг ийм дуу байгаа юм. Одоо Хувлаа хааны үед зохиогдсон Монгол цэргийн дайны дуу гэж хэлдэг. Одоо дайнд орохын өмнө маргааш нь өвчж магадгүй учраас хоосон чанарыг бясалгаж маргааш нь өвчж магадгүй учраас тийм ээ тэнгэрийн салхи тэгшхэн биш. Тийм учраас одоо энэ олдсон энэхэн жоохон чөлөөнд өөний ойроо тийм ээ ингээд жарган сууя гэдэг агуулгатай дуу байна. Тэгэхээр энэ дуугаа дуулаад хоосон чанарыг бясалгаад үхээс айдсаа сэтгэл зүйн даван гарчаад дайнд ордог байсан ийм дуу байна гэж. За бүгдээрээ 3 дугаар 3-ыг нь 2 дугаар номынхон агуулга руу орно. За худам бичгээс гүн сэтгэлгээр өгч. За ингэж байгаамаа. За энэ номын агуулга бол 1-р хэсэг дээр бүгдээрээ нэг хэдхэн зүйлийг ойлгоход болно. Юу юм гэхээр Монгол бичиг үсгийн уг мөрийг хөөх тухай гарна. За уйгуржин бичиг тийм ээ. За монголчууд яг үнэхээр ингээд дэлхийн хэмжээний үндэстэн юм бол өөрсдийн гэсэн бичиг үсгтэй байх хэвээр. За гэтэл яагаад уйгур гэдэг тийм ээ? Одоо уйгуржин бичгийг авч ашигласан бэ? За тэр битгийл Чингис хаан бүр уйгуржин бичгийг ингээ үндэсний бичиг болгоод өөрөө зарлан тунхагласан одоо зарилгаан гаргачихсан байдаг. За магадгүй тэр
нэгдсэн хэл бичгтээ болгосон зарлиг нь өнөө хэдий байгаа тулдаа юу гэдгийг тухайн үеийнхаа Монголын эзэнт гүрэнд хамаарч исэн хүмүүс улсууд, хотууд нийлж явсан тулдаа өнөөдөр одоо өөр монголчууд монгол бичгтээ тийм ээ бид нар одоо чинь монгол бичгийг сэргээж байгаа. За бас бусад одоо юу гэдгийг Ромын пап дэлгэсэн хаадын тамга хүртлийг өөрөө уйгуржин бичгийнхаа тэгээр байдаг. За нэг ч одоо юу гэдгийг ахаад өөрчилж засаж залруулаагүй байдаг. Тэгэхээр яалтчгүй энэ уйгуржин монгол бичиг бол өөрөө бидний үндсэн бичиг муу юм аа. Тэгэхээр үнэхээр одоо их гүрэн байсан юм бол өөрсдийн гэдэг бичиг үсгтэй байх хэвээр. Тэгэхээр энэ бол яалтчгүй энэ зүйл нь өөрөө байсан юм а гэдэг тэр санааг гарч ирнэ. За ингээд аюур зангаа их сонин хэсэг дурдсан байсан. Одоо жишээ нь хүүхэд монгол хүүхэд хэлд орохдоо нэг зүгээр ингээд яг төрөлхийнхэн те өөрийнхөө хүүхэд амдаа эвлүүлээд хэлж байгаа үгээрээ аав ээжигээ ээжи те одоо абу аба гэд хэлдэг штеп. Тэгээ тэр өөрөө ингээд дуудаж байгаа нь яг монгол бичгийнхаа бичиглэлийнхэн дагуу дуудаад байгааг аюур зангаа өөрийнхөө хүүхдүүдээр ажигласан зүйлээ ажиглаад дэх сэтгэл хөдлөлсөн тухайга ярьсан байсан. За тэгээд яг энэ ихний бүлэг дээр байгаа монгол бичгийн уг гарвалыг хөөсөн. За тэгээд ер нь одоо энэ бичиг үсэг анх Төв Азид үүссэн тухайх бүлэг бол асар өргөн агуулгатай бүлэг. Тэгэхээр та бүхэн дан ганц одоо миний ярьж байгаа энэ хэсгийн хүрээнд битгий хязгаарлаж ойлгороо гэж хүсмээр байна. За ингээд бас нэгэн бодууштай бөгөөд эмгэлтэй зүйлийг та бүхэнд яалтчгүй хэлмээр байна. За юу юм бэ гэхээр жанцнаар угаас хэлдэм ноёрхогч гүрний буюу хүчтэй гүрний соёл одоо жишээ нь тийм ээ сайхны хэмжүүрийг тодорхойлдог гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар юу гэдгийг Солонгос K-pop гээл те одоо эдийн засгийн хувьд ч болоод одоо гооцсон хувьд хүчтэй тухайн улс байнгут бүгдээрээ одоо чинь тэр Солонгосын залуучуудыг дуурайж хувцалдаг хүсний эсэл нь тийм болдог ч юм. За одоо бид нар одоо ингээд орчин үеийн костюм пижак тийм ээ өмсөд явж байгаа жишээ нь барууны соёлын одоо жишээ нөлөө угаасаа эдийн засгийн хувьд ч юм уу улс төрийн хувьд хүчтэй учраас тэр зүйл нь сайхан харагдаад өмсөж байгаа байж ах жишээтэй. За тэгэхэд 13 дугаар зуунд одоо жишээ нь гоо сайхны хагалгаа гарсан бол бүгдээрээ юу гэдгийг Монгол навтгар хамаартай болох гэж одоо шонхор хамаартай хүмүүс хагалгаанд орох байсан гэдэг ч юм уу аюул жантан нургуу хэлдэг. Тэр энэ бол яалтчгүй үнэн зүйл гэж боддог л доо. Тэгээд аюур зангуу энийг бас юу жилсэн байна вэ гэхээр нүүдэлчин соёл иргэншил тэдний өрнүүдийн талаар авч судалдаггүй нь тэдний үр хойч дэлхийн эдийн засгийн ч орчин цагийн ч боловсруулаар хүчсүүл байгаатай холбоотой гэж. Одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний одоо байгаа монголчууд буюу бидний байж байгаа царай өөр эдийн засгийн хувьд болоод соёлын хувьд хүчгүй нэр нөлөөгүй боловсролын зэндаагаараа доогуур байгаа учраас бидний соёл өөрөө дэлхийд хүчтэй биш байгаа гэсэн. За одоо жишээ нь бид нар Япон яаж тийм ээ аним гэдэг ч юм уу те хүүхэлдэйн кино анимын одоо юугаараа зах зээлээр дамжуулж өөрснийхөө соёлыг хэрхэн сурталчилдаг билээ. Тэр нь өөрөө эргээд эдийн засгийн хүчтэй учраас ямархуу одоо чинь үлгэр жишээ улс болдог билээ. Тэгэхээр Монголын одоо чинь юм болгон юм царай муутай, юм болгон юм одоо үлгэр жишээ биш. Биднэрт хүртэл одоо санагдаж байгаа зүйлс надад ч гэсэн байдаг. Тэгээ энэ өөрөө эргээд юу болоод яагаад ингэж байна вэ гэхээр бид нар өөр эдийн засгийн хувьд чадал муу байна тийм ээ. Улс төрийн хувьд чадал муу байна. Дундаж иргэний боловсрол дундуур байгаа учраас үлгэр жишээ биш болж санагдаж байгаа. Өөрсдөд маань хүртэл ийм байгаа юм. Тэгээ сүүлд Монгол гэдэг нэрийг одоо жишээ нэг одоо цагийн монголчууд бол хольж гутгаж одоо бүх юмтайгаа жонхуу утгасаар хагаад яг үннийг хэлэхэд сүүлд ингээд Монгол гэдэг юм сонсохоор нэг юм бузарлагдчихлаа л да. Одоо Монгол гэдэг үг нь өөрөө. За харин эсэргээрээ би яг энэ 3 номыг уншсны дараа ашиггүй нэг юм яг тэр Монголыг төсөөлж исэн төсөөлөлөд дахин нэгэн баттгаж авч байгаа юм. Яагаад вэ гэхээр Монгол гэхээр л итгэл даадаггүй, хариуцлагагүй, хийсэн юм болдоггүй тийм ээ. Худлаа ярьдаг, хулгай хийдэг, эсвэл одоо юм залхаач, булхаач гэдэг энэ чанарууд нь одоо үеийн монголчуудад л байгаад байгаа болохоос биш. Яг тэр одоо энэ аюур зангаа өгүүлж байгаагаар энэ иш татаж яг бид нар түүхэн үедээ оюун санааны удирдагч байсан үеэсээ л иш татахгүй бол одоо үедээ бол нэрнгээсээ одоо энэ үгийг бузартуулчлаа штэ гэж бол хэлмээр байна. За бас нэгэн сонирхолтой баримт байгаа нь одоо уртын дууны үг тийм ээ. Яг нэг Монгол бичгийн дуудгаараа дуулдаг байгаа хгүй. Та бүхэн тэгэхээр 54 дугаар хуудсын 90 баруцгийн хэсгийг товчхон уншиж үзүүлье. За одоо Арслангуун зулзаг инэ
агууландаа хүчтэй гэдэг ягэр баралцахын одоо дууны мөрөн дээр яг ингээд нөгөө монгол бичгийн дуудлагаараа дуулж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ уйгуржин бичиг өөрөө 8 дугаар зууны үед зохиогдсон гэж үзвэл бид нэр яг 8 дугаар зууны үед ярьдаг байснараа уртын дуу бол одоо яг тэр хэв шинжээ хадгалаад өнөөг хүртэлх бид нэр дуулагдаад ирж байгаа зүйл байж таарах нэ гэж үнэхээр тэр гайхалтай зүйлс байна тийм ээ. За дараагийн сэдэв бол гэрийн боловсролын тухай. Гэр сургууль. Одоо англиуд гадаадын орнуудыг дүүрээд одоо Монголд нь home schooling гэдэг үг их мод нарж байгаа тийм гэрийн сургууль гэсэн үг шүү дээ. Тэгмэд монголчууд бол гэрийн боловсролын асар өндөр түүхтэй улбаатай улс байх нь л дээ. Одоо бидний мэддэг Монголын том иргэд буюу Чойжи Одсэр цогт хунтааж занаа зургаа бол цаашаа сургуульд явсан тийм ээ. За тэгээд бас бусад одоо эрдэмтэд бол бүгд ерөөсөө гэрийн боловсролыг ахсар өндөр түвшинд авсан хүмүүс. Тэгэхээр дээрүүдээ нөө яадаг байсан бэ гэхлээр миний ойлгосноор ингээд нэг том эрдэмтэй хүнд хүүхдүүдэд аваачиж өгөөд одоо тодорхой хэмжээний мөнгө адуу мал тийм ээ зүйлийг нь өгөөд гэрт нь шавлуулан суулгачдаг энэ одоо ёс бол өөрөө гэр боловсролын хэлбэрээ гэж. Тэгэхээр энэ гэр боловсролын тухай цааш нэлийн том гүнзгийр бол судалмаар санагцсан. За ингээд энэ ном цаашаа юугаар өгүүлэх вэ гэхээр их гоё хэсгээр одоо илүү орох гэж байгаа шүү. Монголын түүхэн дэх яг энэ бичгийн их эрдэмтэн түүхэн хүмүүсийн талаар авч үзнэ. За ингээд миний мэдэхгүй 2-3 ч хүний талаар их сайхан зүйлсүүдийг мэдэж авлаа. За нэгдүгээр хүн бол Чойжи Одсэр гэдэг хүн. За 1250-аас 1321 оны үед амьдарч ирсэн. За сажийн ёсны 5 ухаанд нэвтэрсэн саж бандцалтай мөн уйгур хүн төл яг яалтчгүй нөгөө нэг Монгол хүний тоонд оруулж тоолж байгаа. За тэгээд энэ хүн болонгууд 1305-аас 1321 оны хооронд бодисодын явдалд орох үе түүний тайлбар одоо банзарагч судар зэргийг орчуулж Монгол хэл зүйн зүрхэн толд хэмээх төлөвч хийг зохиосон гэж. За ийм өөрөө бичгийн том хүн Чойжи Одсэр гэдэг хүн байсан байх нь байна. За дараагийн хүн бол Зонхов одоо чинь шарын шнийг үндэслэх Зонхов байгаа шүү дээ. Бог Зонхов. Тэгээ Бог Зонховыг өөрөө монгол хүний яг тоонд оруулж үзсэн байгаа. Тэгээ яагаад вэ гэсэн чинь аюур зонгоо өөрөө яг ингээд нэг энэ дэр иш татж байгаа баримтуудаас нь үзвэл Зонхов болгоос яалтчгүй монгол аав ээжээс төрсэн монгол гаралтай хүн юм блэ. Тэгэхээр одоо Богд гэж урд нэр аваад байгаа шүү дээ. Богд хаан, Бог Зонхов гэдэг. Тэгээ Богд гэдэг үг нь өөрөө Монголын яг нэг хяад боржгон буюу Чингис хааны удмынханд олгодог ийм том цол юм байна л та. Тэгэхээр хүндэтгэлийн хамгийн дээд хэлбэр болгож Богд гэдэг үгийг одоо энэ хүмүүст өгөөд байгаа учраас ийм юм блэ. За тэгээд Бог Зонховын тухай өгүүлэх юм бол олон зүйл байгаа шүү дээ тийм ээ. Яг нөгөө нэг өөрийнхөө Бурхан Буддагийн Сиддартагийн эндгэгт байсан одоо буддизмын сургаалыг дахин шашны шинэтгэл явуулж шарын шишин болгоод буюу өнөөдрийн бидний мэддэг одоо төвдийн буддизм болгож хөрвүүлсэн. За энэ явцдаа одоо нөгөө нэг одоо бидний мэддэг буддизмыг үсгэсэн л гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ бас өөрөө дотроо их шууд ингээд ойлгочиход бас олон салаа мөчөртэй шүү. Бас шууд бас ойлгочлоо шарын шишин улааны урсгал гэх мэт олон янзын хэсгүүд бас байгаа. За дараагийн бичгийн үнэрийг сонирхолтой нэг дурдсан цогт хунтаажийг дурдсан. Цогт хунтааж өөрөө бид нар кинон дээрээс нь мэрдэнтэй цогтын хадны бичгийн тухай гардаг. За цогт хунтаажийн одоо бид нэр хунтааж юм дайн байлдаанч хүн гэдгээс нь мэдхээс биш. Яг нөгөө нэг яруу найрагч юм бичгийн том эрдэмтэн хүн гэдгийг нь бол мэдэхгүй. Тэгэхээр энэ талаас нь судалж үзмээр санагдсан байгаа. За дараагаар нь Зай бандит Намхай Жамц гэдэг хүний талаар дурдж байгаа. За энэ хүн бол одоо Ар Монголд юу гэдгийг шашныг дэлгэрүүлж олон одоо судар номыг хөрвүүлж монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг биедан авсан гэвчиг надад зүгээр яг нөгөө нэг хувь хүнд маань болоод аюур зонгонд дурдсан бус бүтээлүүдээс ингээ харьцуулаад үзэхдээ нэг юм сэтгэл имзэглүүлжтэй зүйл гардаг. Юу юм гэхлээр академич опругаан Монгол бөөмөргөл ном дээрч гардаг. Энэ чинь Зай бандит Намхай Жамц Монголын олон бөө удагдын одоо шүтээнийг авч шатаанч Монгол бөө удагдуудыг одоо хядаж цаазалж тийм ээ одоо шарын шишнийхаа дайныг дайн байдалтайгаар одоо геноцид явуулж исэн гэдэг тухай баримт байгаа байхгүй. Нэг хоёрт нь ерөнхийдөө одоо тэр академич опругаан Монгол бөөмөргөл гэдэг тэр номоор ер нь дараа нь нэг подкаст хий гэж бодож байгаа. Тэр бол одоо жишээ нь шарын шишин Монголд орж ирэхдээ яаж бөөмөрглийг хавчиж тийм ээ үндэсний яг тэр өөрсдийн мөргөл итгэл үнэмшил рүү халдаж орж ирсэн бэ тухай хэсгийг өгүүлнэ. Тэгээ ямиг аль аль талаас нь л ярих хэрэгтэй тийм ээ.
За дараагийн бидний яалтчгүй дурдах хэвээр оюун санааны том төлөвлөгч юм бол Занаа 6 байгаа. За Занаа 6 бол одоо би энд одоо чинь те олон долоо юм яриад хэрэггүй бах. Одоо бүхэн бол угаасаа мэдж байгаа. За нэг хүний талаар илүүтэй ярих гэж бодлоо. За энэ бол Шараан Мянгат гэдэг одоо Монголын одон орны судлаач ийм хүн байгаа. За одоо та бүхэн дэлгэрэнгүй намтрын товчхон бусад их сурвалжаас бас хамтдаган хүргэе. За Шараан Мянгат бол 1692-оос 1770 оны хооронд амьдарч ирсэн ийм хүн. За тэгээд Захар 8 хошууны нэг одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутгаас мэндэлсэн ийм хүн байгаа. За тэгээд бага улчаар наснасаа Мянгатын авьяас бэлэг тодорч хошуу нутагтаа алдарсан тул Манжин хааны ордны дэргэдээс математикт сурах тэнхимд хүргэгдэн суралцж төгсөөд улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яамд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлэр томилогдсон цорын ганц Монгол эрдэмтэн болж даяар олондоо их мянгад хэмээн алдаршжээ гэж. За тэгээд энэ хүний өөрөө математикийн гаргасан тэр авьяасууд болоод судалгаанууд нөр асар алдартай билээ. Тэднэрээс хэдүүлээ товчхон дурдвал Мянгатын математикийн шинжилгээ ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхийд дахны ач холбогдолтой болсныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон математикийн хуулийн нарийн хуримтлал бүтээлд тоог олох хэлбэр арга мөн тригонометрийн ба тригонометрийн урвал функцүүдийг зэрэгт цуван задлах аргачлал, Пифагорын теорем, хавтган ба огторгон геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүрэн багтаасан нийт 53 бот бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их мянгатын энэхүү бүтээлийн ачаар Хятад, Япон зэрэг Азийн орнуудад логарифмын сургаал нэвтэрсэн дарсан гэж үнэлэгддэг билээ. Түүний бүтээлүүдээр өрн дахны математикийн олд амжилт орон дахны зохиох хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Коперникийн нар төвд сургаалыг талархан авч дорн дахны сонорт анхлан хүргэсэн соён гэгүүлэгч хүн нь мянгат болохыг түүх шаштрт тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайлбал мянгатын бүтээл төрөөлд ертөнцийг үзэх үзлэн туссан байдаг нь нэг онцлогтой. Үүнд онцлол нар дэлхийг бус дэлхийн нарыг тойрдог гэсэн Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай цаг удирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан гэдэг алдарт бүтээлтэй. Нарны хэлбэлтээс нартай дэлхийд ойрсноос 1 жил болно. Нарыг сар халахлахад сар хэртэн. Нар сар 2 өөдөөс харах үед дундуур нь дэлхий ороход сар хэртэн. Дэлхийн өндгөн хэлбэртэй 100 дугуй, 2 тал нь урт, дунд тал нь бүдүүн гэж нар сарны хэртэлт манай гарагийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн орчин үеийн ойлголтуудтай таарч байдгаа гэж байна. Тэгэхээр энэ мянгат тухайн одоо жишээ нь ном бол амьдралдаа 100-аад бот одоо энэ математикийн номууд бичсэн ийм хүн байна. За тэгээд энэ номынхын зарим хэсгүүдээс нь харахад их сонирхолтой харагдсан л да. Манж Хятад бичгээр одоо математикийн аргачлалуудыг бичсэн. Тэр нөрөө логарифм болоод цуваа функцүүдийн аргуудыг бичгэлэн таниулсан байна. Тэгэхээр ийм том математикийн эрдэмтэн өөрөө Монгол гаралтай ийм хүн маань амьдарч байжээ гэж бид нэр мдээгүй санаагүй явсан олон үеуд бас байдаг баха. Тэгэхээр ялангуяа одоо шинжлэх ухааны контент бэлтгэдэг болоод таны мэдхэн контент бэлтгэдэг хүмүүс маань энэ шиг бол илүүтэй орж тайлбарлаж ярих байх гэж бодож байна. За дараагийн нэг хүн бол Захар Гэвш Лувсан Чултам гэж хүн байгаа. За энэ хүн юугаар алдартай вэ гэвэл вакцинаар алдартай. За Баабургой бас зарим яриануудаар ярьдیں۔ Да нөгөө нэг тухайн одоо чинь халдвар төвчнөр өвдсөн хүний тийм ээ. Ингээд биен дээр гарсан яр шархныхын 5-ыг холтолж аваад нунтаглаад өөр эмийн ургамлуудтай хольж тэгээд вакцин гаргаж авдаг байсан. Энэ одоо арга бол энэ Захар Гэвш Лувсан Чултамгоогоос гаралтай арга юм билээ. Бидний одоо жишээ нь тариулаад байдаг вакцин чинь бидний яг турхаан тэр өвчнөхийн вирусын илүү нөгөө нэг юм яг мэрэгжлийн нэр томьёогийн сайн мэдгүй байх шүү. За дарангуйлагдсан гэх юм итгэхгүй болцсон тэр вирусыг тариулаад дархлаа тогтоож байгаа зарчмаар ажиллаж байгаа энэ процесс шүү дээ. Тэгэхээр яг энэ аргыг дээр үед хэрэгжилж исэн хүн байх нэ. За ингээд хасбуу бичээч гэж хүн гарна, инженашгүй гарна. Эдгээр олон Монголын түүхэнд бичиг эрдмийн ийм одоо цойлж явсан хүмүүс байсан шүү гэдгийг илэрхийлэх зорилгоор гаргасан байгаа. За ингээд инженашгүй тухай та бүхэн бас хөгс өдөр арманаар нь мэднэ. За хөгс өдөр арманыг би ганцхан инженашгүйг бичсэн гэж боддог байсан чинь ер нь бол аав нь бичиж эхлүүлээд ах нар нь бичээд тэг хамгийн сүүл дуусгаж одоо жишээ нь яг ажил болгож гаргасан хүн нь бол инженашгүй байгаа. Тэгээд инженашгүй аав нь бол одоо Ванчинбал гэдэг хүн бол миний ойлгосноор Хятадын усан цэргийн адмирал гэж ойлгосон.
За тэгээд Чингис хааны яг Алтан уургийн 27 дахь үеийн хүн ийм хүн. За ингээд аимшигтай Хятадын нэг улаан малгайтны бослогоор Инженашгүй нутаг хамгийн түрүүнд өртөж 500 гаруй мянган Монгол хүмүүсийг Хятад тариачид хурц жотуугаар зодож яргалж алаад за Инженашгүй гэр бүлийн үе дамжин ирсэн тэр номын санг шатааж Инженашгүй ам аврагдах гэж зүхтэж яваад нэгэн балгас дотор орж ам хоргодоод тэнцэнэ үлбэрч өгсөн юм билээ. Их харамсмаар. За ингээд бүгдээрээ 2 дахь номын агуулга энэ хүрээд өндөрлөе. Тэгээ та бүхэнд асар чинь том агуулгуудыг маш богино хугацаанд нэг цаг орчим подкастад багтааж хүргэх гэж хичээж байгааг мань та бүхэн ойлгоорой гэж хүсье. За 3 дугаар ном маань бол Монгол хүн үндэсний үзэл бодол гэдэг ном байна. За Монгол хүн гэж хэм бэ? Түүхийнхээ хувьд гэдэг ч юм уу яг ингээд биологийн шинжилгээ ухаан генээс нь хөөгөөд үзэх юм бол асар олон янз бүрийн судалгаанууд гарсан байгаа тухай номд гарна л та. Чингис хааны жишээ нь шууд цусан хамааралтай гэж болох гентэй Азад болоод хэд хэдэн хүн байна гэдэг ч юм уу те. За эсвэл Монголын цагаан агуу гэдэг археологи бол том олдрууд олддог газар бааш 800 мянган жилийн өмнө Монгол нутагт хүн амьдарч ирснийг баталдаг гэдэг. За ингээд янз бүрийн түүхүүд дурдж болно. Гэхдээ яг Монгол хүн гэж хэмбэ гэвэл дан ганц яг ийм угсаатан ястанд бол цус ген илүүтэй чухал. Бид нар үндэстний тухай ярьж байгаа тийм. Угсаатан ястан биш үндэстэн. Тэгэхээр Монгол үндэстэн гэдэг агуулга малгаан дотор орж байгаа зүйл бол өөрөө цус яс удам гарвлаас өөрөө том ойлголт болоод явчихж байгаа юм л да. Тэгэхээр түрүүний Балж нуурын тангаргийг өргөсөн 19 оны 17 нуурын Монгол гаралтай байгаагүй гэдэг ч юм уу тий. За эсвэл тэр Солонгосын баримт кинонд бас их сонин түүх гардаг. Яа гэсэн чинь Франц орчимд явж исэн нэг Монгол цэргийн даргаыг Европын рицарууд олзлоод аваад дуулгын тайлсан чинь өөр англи хүн байсан гэх мэт тийм ээ. Тэгэхээр Монгол гэдэг бол өөрөө нэг юм үзэл санаа байсан юм байна. Тэгээд олон үндэснүүд, олон ястан угсаатнуудыг нэгтгэсэн ийм улс байсан юм байна. Тэгэхээр биднэрт илүүтэй юу чухал байгаад байгаа гэхээр яс цуснаас илүүтэй үзэл санаа, хэл нэгдсэн нийлмэл үндэс нь нэг ёс жудаг, ёс суртахууны хэм хэмжээ Монголыг үндэснийг ингэж нэгтгэж үүсгэж исэн. Чингис хааны чинь Монгол үндэснийг үүсгэсэн тэр сууринч гэсэн яг тэр байгаад байгаа байхгүй юм. Цусан төрлийн хэлхээ холбооноос илүүтэй илүү юм мэрит зарчимтай буюу авиас чадвар, ур чадрууд дээрээс эвлүүлэн тогтоосон энэ улс гэсэн үг. Тэгэхээр бүгдээр нэг жишээ нь том зүйлийг ойлгож авах хэрэгтэй байгаа нь юу юм бэ гэхээр энэ өөрөө ерөөсөө яс цус гений асуудлаас давсан зүйлээ. Энэ бол өөрөө юм Монгол гэдэг бол өөрөө юм үзэл санаа юм соёл юм хандлага юм ёс суртахууны хэм хэмжээ юм гэдгийг авч ярихгүй бол Монгол цусгүй гэдгээр нь тухайн хүний гадуурхаж үзнэ гэдэг бол өөрөө түүхэндээ байгаагүй болоод яг энэ үндэстний юу гэдгийг яриан дотор бол орхооргүй зүйл болчихж байгаа юм л та. За ингээд энэ номын бус дагуулга руу бүгдээрээ оръё. За ургийн авг өөрөө их чухал тийм ээ. Яг үндэстэн дотроо шүү те дотроо. За бид нар ер нь бас би мэддгүй л байсан л та 1997 онд бүх хүмүүсийг ургийн авгтай болгосон. Тэг хизээ ургийн авггүй болцсон юм гэхээр 1925 онд большевикуудын хийсэн үйл ажиллагааны дагуу монголчуудын ургийн бичгийг алга болгоод Бээжинд хуулж хувилж авчирнаа гэдэг нэрээр Монгол айлуудын бүх ургийн бичгүүдийг хурааж аваад тэгээд үгүй хийсэн байгаа байхгүй. Тэгээд ингээ ерөнхийдөө ургийн бичиггүй 1925 оноос 97 он хүртэл яваад уг нь бол шууд арчлал гарчаад уг нь ургийн бичгээ сэргээгээд ургийн авгатаа болёо гэдэг ажил руу шууд бол ороогүй 97 онд орсон юм бэлээ. За ингээ 97 онд оронгууд яасан гэхээр нэг өөрийнхөө ургийн бичиг нь байхгүй хаанаас гаралтай хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс чинь шууд ганц мэддгээрээ Чингис хааны Боржгон гэдэг авгийг аваад эхэлсэн. За одоо яг үндсэндээ Монголд сая гаруй Боржгон авгатаа хүмүүс байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ Боржгон авгатаа энэ хүмүүс бол ерөөсөө их тэр Боржгон авыг төлөөлөхгүй. Энэ бол ерөөсөө юу гэдгийг сүүл рүүгээ хошигнол тийм ээ. Гутамшиг болтлоо зүгээр ингээд санаагаараа ягаад ингээд Чингис хааныг хүндэлж байгаа юм чинь тэр хүний авгаар нь авгалж болдгүй ингээд дийлэх хүмүүс авцгаацсан. Тэгэхээр
одоо яг тэр нэг цагийн ороо босгоо үе бол харьцангуй өнгөрөөд одоо 27-8 жил өнгөрчлөө шүү дээ тэр цагаас хойш. Тэгэхээр бид бүхэн илүүтэй өөрийнхөө ураг удмынхаа нарийн нандин одоо настаа хөгжүүлээсээ асууж сурдж мэдэх ч юм уу утга уснасаа асуух за эсвэл түүхийн архивын баримтуудыг судалж мэдсээр хагаад ямар ч үсэн ургийн овгуудаа одоо жинхэнэ болгож авах хэрэгтэй гэдэг нэгдүгээр асуудал гарч ирж байна. За хоёрдугаар асуудал нь юу юм бэ гингүүт гадаад пассворд дээр одоо family name Монгол ус бичдэггүй. А гэтэл гадаадын одоо жишээ нь гадаад пассвортууд дээр байдаг тухай аяр зунгай дурдж байгаа юм. За ингээд яаж ийнү гэхээр одоо танах ингээ family name гүм үү гэж одоо ч надад л тэмдэг кейс гарч байгааг үл тэ. Аяр зунгаагаас яг нэг гадаад пассвортыг нь хараад family name ингээ танаа улсад байдаггүй мүү ингээ ургийн нэршил байдаггүй мүү гэдгээр нь гайхдаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ одоо яг энэ гадаад пассвортын дээр ургийн овгийг одоо бичдэг болоод family name гэсэн үг шүү дээ тийм ээ. First name, last name, family name. Тэгээд нэмээд юу орж ирэх хэрэгтэй байгаад байна вэ гэхээр ургийн овгуудыг жинхэнэ болгож авъя гэдэг асуудал яригдах гэдэг гэсэн. Тэгээд миний хувьд ч гэсэн ялгаагүй одоо ургийн овгийг солиулж яг жинхнээр нь болгох одоо бодолтой байгаа. Ер нь бол өөрийнхөө жинхэнэ ургийн овгийг олсон. Тэгээд тэр нэрээрээ тун утгагүй улсын бүртгэлд мэдээлэл шинжилүүлнэ гэж бодож байгаа. Тэгэхээр ургийн овг гэдэг бол өөрөө ийм чухал зүйл. Тэгэхээр нэг ургийн бичиг, ураг судар гэж ярьдаг шүү дээ. Тэг ураг судар, ургийн бичиг гэж бичиг судар гэж яагаад яриад байна вэ гэхээр ерөнхийдөө монголчуудад яг ийм угийн гэр бүлийнхаа мэдээллийг тэмдэглэж бичсэн судар ер нь байсан байна гэдэг яалтчгүй аргад хөрнөлтэй. Тэгээд миний зүгээр ингээд нэг монголчин сүлд угийн бичгийн үзэсгэлэн энэ гарсан шүү дээ. Тэгээд тэрнчнээс харахад нэг 2-3 янзаар угийн бичгийг хөтөлж гаргаж ирж тавиад ах шиг байлээ. Тэгээд нэг бас газрын онцлогоос хамаарат одоо юу гэдгийг салбарлуулж бичих, тухайн бичих дотроо зөвхөн эрэгтэйчүүдийг нь бичдэг ч одоо гэр бүл байна те. Эрэгтэй эмэгтэйг аль алийг нь оруулж бичдэг байна гэдэг тухайн бас яг ингээд онцлогоос хамаарат арай өөр байх шиг байсан. За дараагийн нэг сэдв их гоё сэдв байгаа. Монгол ээжийн тухай гарнаа. Тэгээд одоо бид нар одоо юу гэдгийг ингээд гендрийн тэрхийг шигэд ирэх гэдэг ч юм уу те эмэгтэйчүүдийн оролцоо гэд барууны одоо асуудлаар янз бүрийн агуулгууд орж ирж байгаа. Гэхдээ ер нь бол яг ингээд 13 дугаар зуунийхаа үед ер нь Монгол түүхэндээ эмэгтэйчүүд ямар оролцоотой байсан бэ гэвэл асар том оролцоотой байсан. За одоо би нэг жишээ аваад дуртахад Чингис хаан жамуух ингээд Чингис хаан ингээд хэлчихэж байгаа хгүй тамд явж байгаа. Уул руу нүүвэл одоо адуунд маань сайн, тал газар руу нүүвэл одоо уруудаж нүүвэл хонд маань сайн гэдэг хэлж байгаа. Тэнгүү Чингис хаан энэ үгийг ойлгохгүй эхнэрээс асууж байгаа хгүй бүртгөөс. Тэнгүүд бүртөө тайлшилж өгч байгаа. За жамуу ханд бол ингээд эртнээсээ хүнээс их амархан уйдамтгай. Тэгэхээр чамаас уйдсан байна. Тэгэхээр чи юу энэ шөндөө багтаад салаад яваад нүүсэн дээрээ. За ингээд салж явж нүүх болоод энэ хоёр ингээд хоорондоо нүүгээд явхад их сонин зүйл болсон гэж байгаа. Ер нь бол нөгөө бидний мэддэг эртний грек ромд байсан шууд ардчил байгаа штэ. Төв талбадаа цуглаж хагаад шууд гараа өргөө сонгуулаа ичдэг. Яг тэрнтэй адилхан Монгол яг тэр 13 дугаар зуунд шууд ардчлалын хэлбэр нэг байсан. За ингээ хоёр удирдагч хоёр тишээ нүүлээ. Тэнгүүд аль нь илүүтэй ингээ хол явах те хол чараатай бидрийг аваад явж чадна гэснийгээ дагаад нүүчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дагаж нүүж байгаа нөрөө бидний харлал одоо саналаа өгөөд явчихж байгаа. Тэгэхээр бидний одоо улсын хурлын гэдэг чинь их хурлын ерөнхийлөгчийн сонгуул гэдэг чинь юу ялгаагүй шүү дээ. Бид тэр аль хүнийг нь дагаж нүүхээ шийдээд байгаа. Тэгэхээр энэ дээр Монгол эмэгтэй хүний жишээ нь бүр юм шийдвэрлэх одоо мөчтөр оролцоотой байсан их том түүх гарч байгаа. За дээрэс нь бидний өвлөн их одоо те ямар олон хаадыг, ямар олон одоо чинь том баатруудыг тэр хүн өсгөж бий болгосон бэ. За магадгүй одоо Чингис хаан гэдэг ч юм уу түүний дүү хасар бол ер нь бол ингээд өвлөнхийн бүтээл шүү дээ тийм ээ. За ийм байж жишээтэй байна. За ингээд Монгол ээжийн тухай яриад байхад бол олон зүйлийг ярьж болж байна. Ер нь ингээд Монгол эмэгтэйчүүдийн ариун дэг журам тэдгээр хүмүүс яаж одоо ингээд өөрийнхөө одоо ариун жудагтай байдлыг хамгаалж тухайн одоо ингээд үр хүүхдийнхаа аваал нөхрийнхөө одоо тэр итгэлийн тэр төв болж бүх зүйлсүүдийн арыг дааж явдаг байсан бэ гэж. Тэгээ ер нь бол тухайн үед ингээд эрэгтэйчүүд нь дайн байлдаан ан гав ихтэй учраас их хэс залуудаа нас орчдөг байсан. Тэгэхээр ер нь ээж нар нь эмээнэр нь ингээд үр хүүхдүүдээ ач нарыгаа хүмүүжүүлээд хүн болгоод аваад явдаг байсан учраас монголчуудын ерөнхийдөө хөгжин дэвших нь ээж нартай тэр тутамдаа одоо
юу нартай эмээ нартай нэг холбоотой байсан тухай өгүүлнэ гэж. За тэгээд бүр ингэсэн байна. Мөнх хаан их тийм мундаг хаан байсан юм байна. Их одоо жишээ нь олон янзын хэл сурсан, гүн ухаан судалдаг, олон талын мэдлэгтэй, олон хэлтэй их тийм эрдэмтэн судлаач хаан байсан байна л та. Тэгээд яг тэр торгоны зам дагсан одоо тэр нэг баян бүрдүүд тэр нэг юм 100 гуул хачин айлууд байсан юм байна. Тэр айлууд яадаг байсан гэхэлэр ингээд замын жинчэнд биш үү те эхнэрийнхээ биеийг үнэлүүлж мөнгө олдог тийм хүмүүс тэр мөнх хааны үед байсан гинэ. Тэр тухай мэдээ мөнх хаанд дуулдаад тэр мөнх хаан ч өөрөө нөгөө нэг эмэгтэйг асар хүндэлдэг өөрийнхөө эмээгийнхаа эмээ дээр өссөн хүн байсан учраас тэрийг бүр асарж жигшээд шууд тэр явдлыг хүчээр байлуулж исэн тухай гардаг. За ингээд Монголын одоо төрийн дуулал ямар байвал зохистой бай тухай аюур зангаа өөрийнхөө санааг дурдсан байсан. Бидний одоо байгаа төрийн дуулал маань бол юу гэдгийг ийм социалист тийм ээ цэргийн дууны ерөнхий ийм темптэй. За харин ямар дуу бидний өөрийн гол дуу байж болохоор нэг бол эртний сайхан гэж дуу байгаа уртын дуу. Тэр эртний сайхан гэдэг энэ уртын дуу бол ерөөсөн Монгол төрийн сүлд дуу байхад хамгийн цохилтой дуу шүү дээ гэж дурдсан байгаа. За ингээд Монгол үндэстний хуваагдал хагарлын тухай та бүхэн Монголын одоо түүхийн тухай ярьдаг өчнөө олон судар байгаа шүү дээ тийм ээ. Одоо юунууд подкастууд тийм ээ бичлэгүүд YouTube сувгууд тэгэхээр хэдүүлээ тэр дотор давтагддаггүй нэг хүний тухай хоёр хүний тухай яриад ерөнхийдөө энэ хүү дугаараа өндөрлөе. За Монголын яг энэ түүхэндх эрхчлөөний төлөө энэ үндэстний хаваагдлын эсрэг тэмцэжсэн хоёр нэг хүнийг дурдахгүй болохгүй байгаа. За нэгдүгээр хүн бол энэ 1980 онд Өвөр Монголд гарсан оюутны бослогыг одоо оройлж удирдсан хүчин төгс гуайн тухай заавал нэрийн дурдах хэрэгтэй санагдсан. За яагаад вэ гэхээр сая 2020 онд Өвөр Монголд Монгол бичиг үсгийг хориглоод сургуулиас нь хорж эхэлсэн шүү дээ. За тэг хүчин төгсгөө юу гэж хэлсэн гэхээр бид нэр тухайн үедээ ингээд тэмцээд бослого болоод хятадуудыг өөрийнхөө аймаг руу оруулахаас ингэж эсэргүүцсэн оюутны бослого бол нэлийн юм өргөн сар хүрээтэй том бослого болсон. За ингээд 3 удирдагч байсных нь нэг нь нас барсан, нэг нь Америк руу зугатаагаад одоо яг Өвөр Монголд амьдарч байгаа нь бол хүчин төгсгөө. Тэгэхээр тэгж тэмцэний үндсэн дээр ямар ч байсан нэг Монгол хэлийг Монгол бичгийг хорих явдлыг 20 жилээр хойшлуулж чадсан. Тэгээд асар гонигтай зүйл болсон шүү дээ. Та бүхэн сошиал руу л харсан байх та монголчууд одоо тэгээд гэдэг нь одоо бид нар шүү дээ. Ар монголчууд ингээд өвөр төрөндөө орсон хоёрын хооронд хэрүүлсэн шидийн хятадаас орж ирсэн барааны гой сайхныг гайхажсэн шидийн лайв үзсээр байгаа тоолдуулахаас биш. Өвөр Монголд одоо асар эмгэнэлтэй амин насныхаа төлөөх тэмцлүүд ер нь бол өрнөжсэн тухайн хүчин төгсгөн түүхээс та бүхэн сураад бас аваасаа гэж хүсэж байна. За бас Өмнөд Монгол гэдэг YouTube channel байгаа. Тэр channel-ыг та бүхэн дагаарай. Дотор нь асар олон яг Өвөр Монголд юу болдог тухай дурдсан тийм бичлэг видеонууд ордог шүү. Тэрийг заавал дагаарай. Өмнөд Монгол гэдэг channel байгаа. За дараагийн дурдах хүн маань бол би бүр ингээд онцгойлон дурдмаар нь Хэмбэ гингүүд Дэван гэж хүн байгаа. Дэмчиг Донров гэдэг. За Дэван буюу Дэмчиг Донров гэдэг энэ хүн маань өөрөө Хэмбэ гэвэл 1902 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Манжчин гүрний Цахрын шулуун цагаан хушууны нутагт шилийн голын чуулган дарга бөгөөд Сүнэд баруун хушууны засаг ноён Жунван Намжил Ванчгийн ганц хүү болон мэдлсэн юм байна. За түүний эцэг Намжил Ванчиг нь Бод Алаг хааны 2 дугаар хүү хөгчүүдээ мэрэгний ноёны хөвгүн Буян ноёны хүү Сүүсэн дүүрэн Жунвангийн 11-р үеийн удамчир байжээ гэж. За тэгэхээр энэ Дэван гэж юм бэ гэвэл Өвөр Монголын хамгийн сүүлийн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн нэгдсэн удирдагч хаан юм байна. За тэгээд Мянзян гэж улс байгуулсан. За Мянзян гэж улс нь өөрөө бол яг ингээд энэ нэрэндээ дургуул байсан юм билээ л дээ. Ер нь бол Өвөр Монголыг тусгаар байлгахын төлөө энэ амьдралаа зориулсан ийм хүн байдгаа. Тэгэхээр энэ Дэвангийн талаарх та бүхэн бас судлаад хараад үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ подкастынхаа хүрээнд би та бүхэнд Дэвангийн цэргийн дуунаас уншиж өгмөр байна. Цэргийн дууны шүлгийг. Яагаад вэ гэвэл энэ хүн Өвөр монголчуудын тэр тусгаар тогтнолын төлөө тэмцээд ямар одоо тийм багталтай бидний одоо жишээ нь төсөөлөхөөс ч холдсон тэр мөрөөдлүүдийг энэ үгэнд нь шингэсэн ямар том амбицтайгаар тэмцэж бүр 9 дивиз цэрэг цуглуулж тухайн үедээ
өөр Монголын тусгаар тохиолдлыг гаргаж ирэхээр сүүлдээ Оростой байлдаад Оросд ялагдаад тэгээд дууссан юм байна. За тэгвэл өвхөл нь өөрөө их харамсалтай. За энэ хүний цэргийн дуу ямар одоо жишээ нь тухайн үеийнхаа мөрөөдөл зорилго бидний одоо бараг төсөөлөхөөс ч холдсон тэр үйл явдлуудыг шингээж тэр зорилго мөрөөдлийг шингээж исэн тийм амбицтай дуу болохыг бүгдээрээ харъя. За ингэж байгаа. 10 түмэн цэргэн дайчилж Аз төв олон улсыг хураан тогтооё. Алан алан тонилгож ах дүү нар ард цэрэг 10 түмээр алан байлдах тун. 20 түмэн цэргэн дайчилж хойд урд 2 улсыг хураан тогтооё. Хонгор шүхэр хүчин төгс Дөрвөн Баатар хуйг цэрэг 20 түмээр хурдан байлдах тун. 5 түмэн цэргэн дайчилж Тангад хятад 2 улсыг даран тогтооё. 5 өнг 4 харь улс төрөн тасрал үгүй үе үлрэн үлдээн засах тун. Идэр залуу цэргэн дайчилж Европ төв олон улсыг хураан тогтооё гэсэн байна. Тэгэхээр бидний одоо бүр ингээд төсөөлж мөрөөдөхөөс ч холтцсон тэр өндөр улс төрийн амбиц тэр одоо улс төрийн том одоо цар хүрээнд энэ хүн бодон сэтгэж өөрийнхөө амьдралыг зориулсан ийм хүн байх нэ. Тэгэхээр сүүлд Оросд ялагдсныхаа дараа яв болсон бэ гэхээр энэ хүн хоёр сонголттой нүүртулсан. Нэгдүгээр энтгээр дамжаад Америк руу гарах, нэг нь Ар Монгол руу очих буюу одоо өөрийнхөө өвөг дээдсийнх нь нутагт очих гэсэн ийм хоёр замтай тулаад тэгээд арга буюу Ар Монгол руу очих буюу илүү тийм нутаг руу очих гэдэг сонголтыг хийсэн чинь Ар монголчууд нь бариад Хятад бариад өгөөд тэгээд Хятадын шоронд нас орсон юм байна байхгүй. Тэгээд зөвхөн ингээд нэг түүхийнхээ хувьд Ар Монгол руугаа буцаад алуулсан, хэдүүлсэн, өөдлөөгөө олон хүн байдаг те. За тэгээд энэ аюул сони юм бэлээ. Энэ Дэвангийн энтгээр дамжаад Америк руу гарах тэр ингээд төлөвлөгөө замаар нь Далайлам яг тэгж төвдөөс одоо гараад Дэвангаас үлгэр авч гараад амжилттай болгосон хүн нөрөө Далайлам гэж явдаг юм бэлээ. За ингээд өнөөдөр хэдүүлээ Монгол хүний тухай 13 дугаар зууны Монголын улс орчноос нь ахуулаад түүхэндх бичиг номын болоод түүхэн тэмцэгч нарын талаас мөн монгол хэл уугар бичиг маань өөр ямар үнцэнтэй зүйл болохын талаас олон талаас нь ярих гэж хичээлээ. За ингээд дүнэлтэндээ аюур зунгоо ямар дүнэлтэнд бодолтонд хүрж ийн гэхээр өнөөдөр бид нар ингээд ямар нөхцөл байгаа билээгээ бид нар мэдж байгаа. Тэгэхээр нэг монгол хүн өнөөдөр 50 Оросын хэмжээнд хөдөлмөрлөж 500 хятад хүний хэмжээнд урвхан гарахгүй бол бид нар хэвийн оршин тогтноход хэцүү тэр нөхцөл байдал яалтчгүй тулаад ирчихлээ гэж байна. Ягаад тэгэхээр түүхэндээ хэд хэдэн том үзэл санааны болоод улс төрийн явуулга цэрэг дайны хавчлах хялхаас болоод бид нар өнөөдрийн байдал дээр тулаад ирчихжээ. Оюун санаа болоод ёс суртахууны асар том дороотолд орсон байна. Тэгэхээр энэ дугаарыг сонсож байгаа Монгол гэдэг хүн гэж өөрийгөө бодож байгаа хүн болгон ямар ч байсан Орос болоод Хятад байгаа хоёр хөршийнхэн хүнээс нэгээс нь 50 нөгөөдгөөс нь 500 дахин хэмжээний хөдөлмөр уруухан гаргаж иж тэнцүү хэмжээнд яригдахгүй бол өнөөдөр асар өндөр тийм түүхийн балчирхан гэх юм уу одоо эмзэгхэн үе дээрээ явж байгааг санаж явхаас өөр арга байхгүй юм а гэж. За ингээд бүгдээр энэ удаагийнхын дугаарыг энэ хүрээд өндөрлөе. За дараагийн буюу подкастын маань 50 дахь дугаар болох төгссөн байна. За ингээд 50 дахь дугаараар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад өөрийн гэсэн өрөө хэмээх номоор ярих болно. Ингээд эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой философи агуулга бүхий ном байгаа. За бүгдээр энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа.